Монголын түүхэн хүмүүс цувралын нэг хэсэг Монголын түүхэн цовд эрдэнэ мэт гэрэлцэн гайхамшигт Монгол хаттын дараагийн подкастаа эхэлж байна. Шинээр манай сувгийг дагсан болон дэмжлэг илгээсэн сонсогч нартаа маш их баярлалаа. Хэд хэдэн дагагчаас маань Солонгосын вантай гэрлэж Солонгост одоо бэр болж одсон Монгол хаттын тухай ярьж өгөөч гэдэг хүсэлт нэлээд олон удаа ирсэн. Энэ талаар судлаад ярихаар бэлтгэж эхэлсэн подкастуудаа энэ удаагийнхаараа ингэж эхлүүлж байна. Яагаад подкастуудаа гэж юм гэхээр Юан гүрний үед Алтан уургийн 5 гүнж гэж Солонгосын вантай бирлэж хард отсон түүхтэй юм билээ. Хамгийн эхний гүнжээс хөксүүлээд подкаст эхлэе гэж бодож байна. Монголын түүхэн хүмүүс. Хувлаа цэцэн хааны охин Хутлууг Килмиш гүнж Солонгосын вангийн угсаа залгамжлагч Чүнёл 2 ураг барилцсан Монгол Гүрё 2-ын дээд угсааныхны ураг барилцсан анхны тохиолдол болжээ. Солонгос бол түүхийнхаа бүхэл үед хятадын нутагт бүрэлдсэн бүх улс гүрний хараат орон байж алб говчоор өргөсөөр ирсэн тийм түүхтэй. Бие дааж хүчрэх гүрэн байж үзээгүй гэсэн үг. Эцэст нь хятадын нутагт монголчууд их юан улсаа байгуулахад солонгосчууд Монголтой онцгой харилцаа тогтоосон байдаг. Их юан гүрний оршин тогтносон бараг 100 шахам жил буюу 97 жилд нь Гүрээ улсыг 8 ван захирсан. Энэ 8 вангийн 6 нь Монгол хатантай байсан түүхтэй. Монгол хатан аваагүй 2 л ван байдаг. За тэр нь Монгол гүнж авахгүй гэсэндээ биш, харин хурим хийх насандаа хүрч чадаагүй 2 балчирхан ван юм байлээ. Нэг нь дөнгөж 9 насандаа орчлон орхисон Чуммок. Энэ бол Монгол ээжтэй. Нөгөө нь дөнгөж 14 наслаад нарт орчлон орхисон Чунжан ван юм. Энэ 2 л Монголын гүнжийг гэргий болгож аваагүй. Угаасаа хатан болох насанд хүрэлгүй ертөнцөөс отчихсон 2 ван. Монгол хатан буулгаж их ван улсын хүргэн болсон 6 вангаас Чуньолоос бусд нь Ижил бух, Арднашир, Будашир, Бадамдорж, Мишигдорж, Баян төмөр гэгчлэн Монгол төвд нэр авсан. Төвд нэр авч байгаа ч гэсэн Монгол нэр гэсэн утгаар нь ийм Бадамдорж, Мишигдорж гэсэн нэртэй болж исэн байгаа. Тэгээд Чуньол ван нь бол энэ огт Монгол нэр аваагүй Чуньол ван бол Хувлаа хааны жанждын нэг нь болж их зэрэг удирдах олон удаа тултаанд орж исэн. Бүр Хайдуу хаантай хийсэн тултаанд хүртэл Чуньол вангийн одоо удирдсан зэрэг нь дайрч орж исэн удаа байдаг түүхэнд. Солонгосын бэр болж вантай ураг барилцсан Монгол гүнж нарт дээр өгүүлсэн Чуньол вангийн хатан Хутлууг Килмиш, Чунсон вангийн хатан болсон Будаширэн гүнж, бас Есүжин, Чинсүк вангийн хатан Эренчин бал, Жинтун гүнж нар, Чүнхэ вангийн хатан Эренчин бал, Конмин вангийн хатан Будашир нар юм. Энд бас нэг толгой иргмээр юм гарч ирнэ. Будашир гэдэг нэр Юан гүрний үед их тренд болж исэн бол л та. Будашир гэдэг хатанж байдаг. За тэгээд Чүнхэ вангийн монгол нэр нь бүр Будашир байхад Будашир гэж 2 алтан уургийн гүнж Солонгос вантай ураглан харьд бэрэлсэн байх юм. Хичнээн ч олон Будашир өвдөө. Одоо Юан гүрний хаттаас ярихаар бас Будашир гэдэг хатан гарч ирэх юм. Бүр талгай ирмээр байгаа зү. Юан гүрний үед Солонгосын хойгийг нэгтгсэн Гүрээ улс бий болоод 300 жил орчим оршин тогтноод байсан. Бүр Мөнх хааны үед Гүрээ улсын 24 дахь ван болох ирээдүйтэй Вүнжөө нааг нь Мөнх хааны барьцааны хүн болж ордонд нь очиж байсан юм билээ. Тэр үед манай хараат улсуудынхаа хаан вангийн үр хүүхдийн барьцаалж ордондоо байлгадаг байсан тийм түүхтэй. 1260 онд Хувлааг их юан гүрнээ байгуулан хаан болж залармагц хамгийн их итгэлт хятад сайд нь барьцааны Вүнжөө наагийг эцгийнхэн суурьнд залж ван болгох нь зүйтэй гэж Хувлаа хаанд зөвлөж исэн байна. Учир нь Гүрёгийн ван
эзнийхэн сэтгэлийг ингээд Монголын тийш уруулаад авсан бахад улсын цэрэг хөдөлгөөгөөр эзлэн авсантай адилхан болно шүү дээ гэж тэр хятад зөвлөгөн зөвлөсөн байна. Бас л айхтар дотор хүний ухаан байгаа зү. Ингээд Юан гүрний их цэргээр хамгаалуулсан урд нь барьцаанд ойж монголчсон Вүнжон аг Гурьёгийн их вангийн сэнтэд заларсан түүхтэй. За ингээд өнөөдрийн подкастын гол дүр Гурьё улсын вангийн хамгийн хайртай хатан болж Солонгосын түүхэнд мөнхөрсөн Будашир гүнжийн тухай ярианд орцгоё. Аргын 1349 онд Хувлаа хааны 30 болд төмөр ноёны охин Алтан ургийн Будашир гүнж Солонгосын вангийн удмын залуу язгууртан Конминтэй ураг барилджээ. Конмин тэгэхэд 19 настай байсан байна. Будашир гүнгийн эцэг болд төмөр ноён өмнөх подкастуудад өгүүлсэн зартай хорчин тайхуу ухаан тайхуу таж хатны эр нөхөр Дармабалагийн татвар эмээс нь төрсөн хүү Амуугагийн хүүг нь. Өөрөөр хэлбэл Хувлаа хааны сэнти залгамжлагч Чингим хунтайж Чингмийн хүү Дармабалагийн татвар эмээс нь Амууга төрж Амуугагийн хүү нь болд төмөр ноён ажээ. Амуугад таж хатны хүү Аюур Барууд хаан их хишиг хүртээж 65 мянган хятад иргэнтэй газрыг өмч болгон өгчээсэн ч хожим нь Солонгост 6 жилээр цөлжсэн. Цөлсөн шалтгаан нь төдийлөн тодорхой үлдээгүй. 1323 онд 9 төмөр хаан суусны дараа Амуугаг цөллөгнөөс нь чөлөөлж Дайдуу хотод аваатсан байна. Сонирхолтой нь Солонгосын Чунсук ван буюу Арднашир Амуугагийн охин Жинтун гүнжтэй ураг барилцсан. За тэгээд тэр Амууга вангийн хүү болд төмөр ноёны охин Будашир бас Солонгосын вантай хурмилсан сүүлчийн Монгол хатан болсон юм түүхтэй. Болд төмөр Ван цолтой байсан агаад Юан гүрний хаант төрийн эсрэг Хятадын тариачны улаан алчууртны бослохыг дарахад бүхий л амьдралаа зориулсан хүн. Болд төмөр ван бор дарсанд шумбаж гүйтсэн ир байснаас нэг удаа бослого дарах тулааны үед мал болтлоо согтцоход байхад нь хятад тариачид хуаранг нэзэлж согтуу болд төмөр ванг олзлоод авсан байна. Өглөө нь архин гараад сэрсэн болд төмөр улаан алчууртны олзлогтөгч нь болсноо мэдэж аим гойж хятадуудын өмнө сүгдэж алингаа алдаж явсан ч түүхтэй. Азар Табутай ноёны цэрэг босгочтой хотог руу дайран эзлэхэд болд төмөр ван арай гэж нэг юм хятадуудын гараас аврагдсан түүхтэй. За тэгээд болд төмөр вангийн охин Будаширийн нэрийг Гуйлын улсын сударт Бааута Шили гэж галгалсан агаад бурхны үлзий бэлэг гэсэн утгатай санскрит нэр юм байна. Солонгосын 29 дахь ван Чунсукийн дунд хүү Конмин алстай ван болохын тулд улс төрийн тооцоогоор Алтан ургийн Монгол хатан авчээ. Тэр үед Алтан ургийн вангуудын олон гүнж эрд гараагүй байсан хинийн ч одоо хатан болгоод авчиж болохоор байсан мэдээж. Тэгэд чухам тэдний дундаас яг яагаад Будашир гүнжийг сонгож ургалсан нь бас тодорхойгүй. Хайртай байсан уу? Таалагддаг байсан уу? Яг яагаад Будашир гүнж гэдэг нь бас нэг их тодорхой тэмдэглэгдээгүй. Магадгүй ордонд олон удаа таардаг учраас сэтгэл татагдсан байж болно. Гүнжийн аав эгч Жинтун гүнж Солонгосын вантай хурмилсан ч бас нөлөөсөн ч юм билүү хэмэдэггүй. Вангийн аг учир Конмин Канлён их ноён гэдэг тийм цолтой байсан байгаа. Конмин аг 11 наснда Тогоон төмөр хааны ордонд бас л барьцааны хүн болж хүргэгдэн монголчуудын дунд өсөж монгол хэл сорч, монгол соёлд уусаж, нэлийн монголжч 90 цент хүрсэн хүн. Гэтэ хүний хөө хөрөн бордог гэхчээр Конмин ван болсон байна. Ямар санаа гаргаж ирсэн подкастын төгсгөлд бас тодорхой болно. Тэр үед хааны ордны барьцааны хүнийг монголчууд турхаг гэж нэрлэдэг байсан байна. 1344 онд Конмины ах Чүнхэ ван эцгийнхээ Монгол хатан Баян хотгийг хүчирхийлсэн юм муухай хэрэгт холбогдож Юан гүрний шүүх яамны цэргүүдэд баригдан цөллөгт явж байх замдаа үхжээ. Энэ шившигт Чүнхэ ванг түүний хүү 7 настай Чуммок залгамжилсан. Гэтэл балчирхан Чуммок дөнгөж 11 хүрээд тэнгэрт отоход дайдууд монголчуудын дунд өсөж торнож 90 цент хүрсэн Конмин ноёныг Солонгост очиж ван суухан зүй ёсны хэрэг гэж ордныхон үзэж байсан ч Тогоон төмөр хаан бас л дөнгөж 10 дахь настай Чүнжон гэдэг хүүг Солонгосын вангаар өргөмжилчихсэн. Багада Солонгост
3 жил цөлөгдөж байсан Тогоон Төмөр хаан Юан гүрэнд удсан бас аль хэдийн насанд хүрч 90 цент хүрч яваа Конмин ноёныг огт авч хилцдэггүй байсан. Ер нь итгэдэггүй. Эцэст нь Конмин Юан гүрний хааны итгэлийг хүлээхийн тулд Алтан үргийн гүнжтэй хуримлж Их Юан гүрний хүргэн болж иж ийм л замаар Их эзэн хааны итгэлт хүн болох нь цаашид Вангийн сэнтэд хүрэх шат юм байна гэж ойлгосон байна. Миний тэмдэглэл Ану хатан хот улан гүнж их тагны зурагтай 2027 он хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном Мир улсын их дэлгүүрийн мажистикт. Ингээд Монгол гүнжийг хатан болгож авахар шийдэж тэгээд тэр нь Болд Төмөр Вангийн охин Бочир гүнж болж таарчээ. Хормын өмнө тэрээр Баян Төмөр гэх монгол нэр авсан. Ер нь л Тогоон Төмрийн тархийг бадцчих гэсэн нэг тийм комбинац харагдаад байгаа юм л та. Ингээд 1359 он Шаргчин гахаа жил Баян Төмөр гэдэг монгол нэртэй Конмин ноён Будашир гүнж хоёрын хурим дайдууд сүр жавхлантай болж монгол гүнжтэй гэрэлснээс нь хойш Тогоон Төмөр хаан харин Конминийг овоо ойшоох болж баг багаар итгэж эхэлжээ. Яагад гэвэл одоо өөрийнх нь төрлийн монгол гэргийг авчихсан. Тэгээд ер нь за яг хоо энэ манай хүргэн болж байгаа юм чинь гээд жоохон итгэж эхэлсэн бах л та. Юан гүрний нийслэлд 10 жил амьдрахдаа Алтан ургийнхан төрийн дээд түшмэл сайдуудтай Конмин маш өргөн хэлхий холбооч тогтоож чадсан байна. Эцэст нь хурмаас 2 жилийн дараа 1351 онд Тогоон Төмөр хаан Монголын хүргэн Баян Төмрийг Гүрээ улсын Ванд өргөмжлөх зарлагт тамга дарж заргаж үлзий бухаа түшмэлийг томилж Балчир Ван Чунжоноос төрийн тамгыг хураах шинэ Ванг синтетэн залах ажлыг даалгасан байна. Үлзий бух сайд их хааны зарлагаар Солонгост очиж мөнөөх Балчирхан Чунжон Ванг огцруулад одоогийн Сөүл хотын баруун хойнд байх Чанва аралд цөлжээ. Ингэснээр харин Конминий сэтгэл огт амарсангүй. Ван синтегээс буусан залгуу Чунжон Ванг хожим эргэн ирж өөрөөс нь эзний сэнтэ булаалтахаас сэргийлж 14 хүн настай үеэлдүгэ хортой архиар хордуулан хөнөөсөн байна. 1352 онд Конмин Ван Будашир хатнаа дагуулan Юан гүрний их цэргийн хамгаалттайгаар Солонгост хөл тавилаа. Ван удталд харьд сууж санаж битгэрсэн төрлөг их орондоо ирж байхад харин Бочир гүнж огтоос мэдхгүй чиглэг далайн эргийн шинэ газар оронд хөл тавьсан тэр байлаа. Солонгосын тэр үеийн нийслэл Кэгён хотын инх амгалан харшид их сүр хүчтэй ёслолд эглэж Монголын хүргэн Конмин Ван сэнтэд заларлаа. Конмин Вангийн хатан Будаширт ихээхэн эд хөрөнгө, тарианы газар, боол зарцоод хуваарлан өгч хатны аж ахуйг эрхлэх тусгай захиргаа байгуулан өгсөн байна. Будашир хатны тэр захиргааг хичээнгүн найрамдуу яам гэж нэрлсэн байдаг. Хэдий Конмин Ван хатанда хайртай их хөрөнгө зойр тусгай захиргаа байгуулж өгсөн ч гэсэн Будашир өмнөх Монгол хатад шиг Гүрээгийн төрийн хэрэгт оролцох ямарваа нэгэн эрх мэдэлд шунж улс төрийн хувилдаанд оролцох сонирхолгүй байсан нь Солонгост уламж их хүндлэл хүлээсэн. Монгол хатан Солонгосын Вангийн ордны уламжилж ирсэн хатууд дэг жаягийг ягштал нь мөрдөж огтхонч ёс журам зөрчихгүй харин өглөг боён үйлдэх зайлшгүй очих ёстой ёслолт нэг оролцдог тийм бүсгүй байжээ. Харамсалтай нь Будашир хатан тахимдуу ёстыг барьдаг ч гэсэн Юан гүрний төр ганхаж монголчуудын эсрэг хятадын тариачны бослого улам ирчээ авсаар байхад Солонгост ч гэсэн эзэнт гүрний ноёрхлын эсрэг үзэлтэй солонгосчууд улам олширсаар байлаа. Саяхан л хэд хүчрэхэг байсан эзэргэгч Юан гүрний төр ганхахын хэрээр Солонгос Вангийн ордон дах Монгол хатны байр сурч дэнжигнэж эхэлсэн нь харамсалтай. Гэтэл Юан гүрний төртэй холбоотой уяаны ноход мэт зарим түшмэл сайдууд эрх чөлөөний үзэлтэй солонгосчуудтайгаа хагаралтан тэмцэж эхэлжээ. Тэр үе бол Тогоон Төмөр хаан хувлаа өгийнхаа цаазыг зөрчиж солонгос шивгчнээ их хатанд залснаас Юан гүрний төрийг тэр Кеогт үлзий хутаг хэмээх монгол нэртэй солонгос хатан ёстой л нэг самарч байсан үе байлаа. Өмнөх таж хатан подкастаар нэг цухалд орцсондоо нэгэн төрт үнэнч хятад сайд К хатны ёсгүй авир
Юан гүрний төрийн хэрэгт хутгалтанд самруулж байгааг тогоон төмөр хаанд айлтгаад өөрөө үнээсээ болж үр хүүхэдтэйгээ хамт толгой дараалан цаазлуулж байсан тухай. Будашир гүнжээ нөхөр Конмин Ванч эрх чөлөөний үзэлд автаж Солонгос орноо монголчуудын гараас ангижруулан тусгаар улс болох зорилготой байлаа. Ингээд эхний алхмаа хийсэн Юан гүрний талд байж монголчуудын ивэл дор байж хишиг хүртдэг солонгосчуудаа хүс тэмтэрсэн явдал байсан. Тэдний гол толгойлогч нь өнөө тогоон төмөр хааны Ки хатны төрсөн ах Ки чөл гэдэг этгээд байлаа. Ки хатны төрлийнхэн Юан гүрний эзэн хааны хадмууд гэдгээрээ төрөө барьж хээл хахуулд автаж хууль ёсыг уландаа гიშгэн их толгойлсон танхаа хэсэг хүмүүс байсан тул гүрийн улсдаа Ки овогтойхон ямар ч нэр хүндгүй болчихсон байсан гэдэг. Ер нь тэр тогоон төмөр хатны тархийг бадсан Ки хатны төрлийнхэн Ки хатан өөрөө ч гэсэн гүрийн улсад хамгийн муу нэртэй шившигт гэр бүл гэж үзэгддэг байсан юм байлээ. Конмин Ван Юан гүрний ивэлд орсон Ки ахлагчтай ноёд жанжингуудыг хүс тэмдрэхтэй нам нийлж сэм хуйлдагчид төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд гэсэн зохиомол хэрэгт ял тулган цаазалж Юан гүрний оны цолыг хэрэглэхийг хоригсон эзэнт гүрний өдөөс толгоон өндийлгэн ёстол нэг өдсөн хэрэг байлаа. Төрсөн ах дүүсийн хятсанд өшрөгсөн Ки хатан Конмин Ванг барьж хороолгох даалгавар өгч нэг түмэн цэргийг Юан улсаас илгээсэн ч гэсэн гүрийн улсын цэрэг тосож байлдаад хяар цогсноос дөнгөж 17 цэргэл амьд үлдэж дайдууд ам золбон очсон байна. Энэ ялалтандаа эремшсэн Конмин солонгосчуудыг монгол нэр авахыг хориглож монгол хэл соёлын бүхэл уул мөрийг арилгахыг зорж байхад Будашир гүнж эр нөхрөө огтхон ч эсэргүүцсэнгүү. Энэ тухай Юан гүрний ордон руу дайдуу хов хүргэж дуулгасан чгүй. 1363 онд Монголыг дэмжигч ноёд Конмин Вангийн эсрэг бослог гаргаж Ван хатан хоёрыг Ванг мандуулах сүмд мөргөл хийж явахад нь бүслэн авахд тэдний талд орохын оронд эр нөхрөө өмгөөлөн зогссон Будашир гүнж байлаа. Эцэст нь босгочд сүмд цөмрөө ороход гүнж нөхрөө нууц нэг тасалгаанд оруулаад зузаан хевсээр хааж өөрөө хуйлаастай хевсэн дээрээ суучгаад өрөөний хаалгыг таглан байсан гэдэг. Гүнж өөрийнхөө төрлөх эх орон Юан улсаа огоорч эр нөхрийнхөө талд зогссоор бослого дарагдсан хойно л Конмин Ван арай гэж нэгэн ам аврагджээ. Энэ хоёрын түүх Монгол ноёнтой ханилаад өөрийгөө монгол хүн болсон гэж үзэж эцэг хаан Манжин хаанда хов мэдээ дуулгах эр нөхрөө тагнуултахаас татгалздаг байсан хожим намайг насан эцэлэхэд Бээжин рүү миний шарлыг бүү зөгөөрэй. Би монгол хүний гэргээ. Би одоо монгол хүн болсон шүү. Монгол газар нутаглуулаарэ гэж загсан хичээнгүй амарлангуй гүнжийн түүхтэй төстэй юм уу да. Урд нь Солонгос вантай ургалсан монгол гүнж нар Юан гүрнийхээ талд бат зогсож нөхрүүд нь Гүрээ улсаа бодсноос болж гэр бүлийн хоёр өөрийнхөө улсын төлөө сэтгэл санаа нь зогсож хоорондоо өвшрөн бие биенээ үтсийн адцаар дуустдаг эмгэнэлт түүх олон байжээ. Гэтэл Конмин Ван Будашир гүнж хоёр хэдий улс төрийн ашиг сонирхлоор ураг барилцсан ч гэсэн тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуу холбон хоёр биендээ сэтгэл алдран хайрандаа умбаж байжээ. Харамсалтай нь 10 жил ив найртай амьдарсан Вангенд огт үр заяасангүй. Ноёд төшөмлөөд жанжингууд солонгосынхоо төлөө сэтгэлтэй энэ Конмин Ванга дэмждэг тусам Ванг угсаа залгах үр хөвгөцчгүй байгаад нь сэтгэл зовниж өөрт нь хэлэхээсээ санаа зовж Будашир гүнжийг ятган Ванд угсаас язгуур сайт огтоос сонгож хойд ордонд оруулъя. Эс тэгвээс Вангийн үр удам тасарлаа гэхэд нь эр нөхөртөө эгэлгүй их хайртай монгол хатан огт татгалцсангүй. Ийхүү Будашир хатан Конмин Ванг татвар шинэ хатаа авахыг зөвшөөрсөн тул ордны нэгэн сайдын охиныг баг хатнаар сонгож хайрт татвар цол өргөмжлөн хурим хийсэн байна. Гэсэн ч залуу татвараас ч бас өөр хүүхэд төрсөнгөө. Конмин Ван дахиад 5 татвар хатан авсан ч хүүхэд төрөөгөн учир магадгүй Ванд өөрт нь өргөө ч юм уу нэг учир байсан бололтой.
Нийт 7 эхнэр авсан ч Вангийн ганц ч өөр хүүхэд төрөөгүй. Гэхдээ 1365 онд Конмин Ван боол бүсгүйгээс нэг хүүтэй болсон ч тэр хүүхдийг өөрийнхөө төрсөн хүү гэж огтоос хүлээн зөвшөөрөөгүй гэсэн. 1351 онд Хятад даяар Юан гүрний төрийг эсэргүүцсэн тариачны улаан алчууртны бослого дэгдлээ. Босгочдын зарим нь Лёд дууны хойгт очиж Солонгосын хойд хилээр холхиж дээрэм тонол хийж байснаа 1359 онд 40 мянган босгоч Гурья улсад цөмрөн орж одоогийн хойд Солонгосын нийслэл Пиньян хотыг эзэлсэн ч сарын дараа бут цохиулан 300 хятад ам золбон отсон гэдэг. Гэвч жилийн дараа дахиад л 200 мянган хятад цэрэг дахиад л Солонгос руу довтлон хинт ч дэлдэшгүй урагшилсаар нийслэл Кэгён хотын эзлэхэд Конмин Ван хайрт Монгол хатнаа дагуулan өмнөд тишээ зугтаж Андон гэдэг хотод очжээ. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир аз хур улсын их дэлгүүрт. Эхэндээ хятад босгочид нийслэл хотын төвөөж дээрэмдэж засаг замбрааг нь өстө алдуулж гүйцлээ. Хэдэн сарын дараа харин Солонгос тэрэг хятадуудыг бот цохиж толгойлогчийн хорооход үлдсэн хэсэг нь мөн л Лёдоны хойг руу зүгтэн оцсон ч бослого дарахаар цэргэлсэн болд төмөр жанжинд нам ялагдчихэ. Энэ Солонгос Вангийн хатан Будширийн эцэг нь болд төмөр Ван шүү дээ. Болд төмөр Ван бүрцэл залуугаас л Юан гүрний төрийг хамгаалж хятад босгочтой насан туршаа тэмцэлсэн ийм жанжин байсан. Ингээд Конмин Ван Будшир хатнаа дагуулan эргээд л нийслэлдээ ирлээ. 1365 онд өдрөөр од гэрэлтэх мэт баярт явдал тохиосон Будшир хатан хөл хүнд болсон мэдээ байв. Хатан ургаат их хугацаа дуусаж төрөх төгөхөд Конмин Вангийн сэтгэл түгшиж тэнгэрийн аврал ирж хоёр ял үйлдсэн хүнд хэрэгтнүүдээс босод бүх ялтныг өршөөж буян үлдэх зарлиг болгожээ. 3 дугаар сарын 8-нд гүнж тунч хүндрэлтэй төрж биеийн солдоо байхад Ван бачимдахдаа хатнаа алдахгүй гэж айж хүн алсан хүчин хийсэн гэх мэт хүнд ял үйлдсэн гэмтнүүдийг ч бас өршөөж шоронгоос суллаад бүх сайд ноёдыг сүмд залбирах дээдсийн сүмийг тахих зарлиг болгосон ч хатанд аврал байсангүй. Голоос хайртай Монгол хатан нь амьсгал хураажээ. Конмин Ван төрийн хэрэг хилцгийг 3 өдөр зогсоож бүх сайд түшимлийг хар малгай цагаан хамбууг өмсөхийг тушааж улс даяар их эмгэнэл зарлжээ. Монгол хатныг Тэнгэрийн аянд явснаас 9 хоногийн дараа гашуудалт мэдээг Юан гүрний хаан Тогоон Төмөр хаанд дуулгах элчийг илгээж 1365 оны 4-р сарын 25-нд Алтан уургийн Будшир гүнжийг жөнлийн химэх нүсэр бунханд оршуулжээ. Бунхны барилга 7 жил үргэлжилж 1372 онд сая дууссан байна. Будшир гүнжийн түүхийг бичсэн түүхч Сод Бэлэг Солонгос Таж Махал гэж энэ жөнлийн бунхныг нэрлсэн байна лээ. Үнэхээр нүсэр бүтээн байгуулалт одоо ч энэ бунхан тэр хിവэрэл байдаг. Будшир хатны бунхан одоогийн Солонгосын Кэсон хотын Кэпүн хошуунд байрладаг. Бунхны эргэн тойронд хонь болон барын чулуун хөшөө босгосон хоноор дүлгөө номхон занг барсаар догшин хэрцгий авирыг бэлэгдсэн гэн. Бунхныг Ким Сахен гэж алдартай уран барилгач хүнд даалгасан их л долдой зусарч зантай Юан гүрний талыг баримтлагч хүн байлаа. Ким Сахен асар их зардал үрж бунхныг барьсан тул хааны сан хөмрөг хоосорч ард олон ам зогоох аргагүй боллоо гэж гуйлан улсын содрт тэмдэглэсэн байдаг гэж. Бунхныг ашид мөнх тахиж байх үүрэгтэй агуу оргилт сүмигч дэрэгдэн байгуулав. Энэ нь чин зүрхний хайрт хатныхаа дурсгалд зориулан босгоснороо аргагүй л Солонгосын Таж Махал юм л да. Конмин Вантан хайрт хатныхаа хойноос үр зүрхнээс их гашуудан эмгэнэж сэтгэлээр унсаар байлаа. Одоогийн хэлээр бол сэтгэл готролд орсон хэрэг. Төрийн хэрэгч сонирхохоо болж төрийн аль бааж гүйцэлдүүлэхээ болоод Шиндон гэх ламыг өөрийнхөө зөвлөх болгоод төрийн хамаг хэрэгээ тэр ламд даатгажээ. Конмин Ванд суурьнд залраагүй асан үедээ
ухаалаг, мэргэн, өршөөнгүй шударгуу хүн байсан учраас Солонгосын ард түмэн түүнийг ихэд хүндэтгэж ард түмнийхээ хүсэн хүлээсэн тийм эзэн ван байж чадчихсан. Бас вангийн сэнтий залраад улс орноо засаж эхлэхэд гадна дотноггүй л их л таашааж энэ улсдаа инх амгаланг хүсэж бид хүсэн хүлээсэн удирдагч оллоо гэж сэтгэл тэний баясаж байсан. Гэтэл Луогог нас нөхцснөөс энэгш ван хатныхаа бэлэвсрэлт эмгэнэн гашуудсаар төр засгийн хэргийг шандунд даатгав. Гавьяат мэрэгдэг хядаад орд хар шихээр байгуулснаас ард иргэдийн хорсол занал бадрав гэж Солонгосын түүхэнд тэмдэглэсэн байна. Луго гэдэг нь Будашир хатны нэрлэж байгаа нэр юм байна. Конмин ван 1374 онд 45 наснда өөрийнхөө нэгэн татвар хатны нууц амрагийнх нь гарт харамсалтайгаар насан эцэлжээ. Вангийн татвар эм нь хон Ирён гэдэг этгээдтэй явалдаж байгаад баригдаад гэтэл татварын нууц амраг энд хорсож вантанг нойрсож багт нь очиж хороосон байна. Конмин ванг чин зүрхний хайрт хатан Будаширийн дэргэд хөдөөлөв. Өөрөөр хэлбэл нөгөө жөнлийн бунханд зэрэгцүүлэн оршуулсан байна. Конмин ванг чин зүрхний хайрт хатан Будаширийнхаа дэргэд мөнх нойрсог гэж иргэдэн өрөөжээ. Конмин вангаас хойш төрн самуурч цэргийн эрхтнүүд вангуудыг эрхшээж богино настай ван ээлжлэн солигдсоор нэгэн цэргийн жанжин И Сүнгэ гэгч 1392 онд төрийн толгойд гарч Корея улсыг устган Чисон хэмээх шин төрийг тогтоосон түүхтэй. Монгол гүнжийг Солонгос газарт онгосноос 100 гаруй жилийн дараа 1520 онд тонулчид булшийн ухаар завдаад баригдаж хүнд ялд унсан гэж түүхэн тэмдэглэгдсэн байна. Сонирхолтой нь Монгол гүнжийг онгосноос хойш 591 жилийн дараа 1956 онд Солонгос нутагт мөнх нойрсон Будаширийн бунханд анхны монгол хүмүүс зочилсон байна. Ах トゥ угийн наримталд арчилсан Солонгос улсад анх удаа айлчилж буй бүгд наримдах Монгол ард улсын нам төрийн төлөөлөгчдөд өмнөд нутагт Кесон хотын Тэпүн хошуунд орших Монгол хатны дурсгалын бунхныг үзүүлсэн байна. Төлөөлөгчдийг юу цэдэн балдаар гахалж нам төрийн 2 дахь хүн Цэд Үгүрсүрэн гадаад яамны сайд адил биш гэгэрлийн сайд Ж Жамсран тус улс суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шагдар сүрэн нар энэ багийн бүрэлдэхүүнд багтсан байлаа. Хоёр Солонгосын дайн дуусаад удаагүй учир эвдэж сүдсэн хот тосгодын дундуур давхсаар алсад байх эзгүй ууланд очтол бунхан өд очих автомашины зам байсангүй. Өмнөд газрын өтгөн ой шугууд салхи сэвэлзэн тэнд мөнх нойрсох Монгол хатан ганцаардах мэт эзгүй ууланд салхинаас өөр ямар ч чимээ аниргүй байжээ. Бунхныг сахих чулуун барс хондын баримл илэгцэн ч гэмтэж устсангүй. Солонгос вангийн Монгол хатны бунхан 500 гаруй жилийн турш маш сайн хадгалагдсан байлаа. Бараг л 600 жил. Энэхүү нууцлаг бунханд өнөд нойрсон буй Будашир хатны бунханд зочилсон Монголын удирдагчид бол хайрт бэрлэн одож тэндээ амь насн эцэлсэн эртний Монгол гүнжид хүндэтгэл үзүүлж эргэж ирсэн анхны элэг нэгтнүүд нь болсон аж. Будашир гүнжийг орчлон орхиж байх тэр 1365 онд их Ён гүрэн задарлын ирмэг дээр ирж эцэг дээдсийнх нь байгуулсан их гүрэн эцсийн амьсгалаа татаж эзлэн төрөмгийлэгч монголчуудыг эсэргүүцсэн тариачны бослого эсэргүүцэл их үерийн ус мэт дийлдэшгүй болж байжээ. Ён гүрэн их гүрний төр мөхөлдөө ирснийг ухаарсан монголчууд өөмөн божигнаж их болсон нутгийнхаа зүг аим тэмцэн дөрвж ихэнх нь холд орших төрлөх хөлгийн нутагтаа ч хүрч чадалгүй босогчдын гарт үрэгдэж байлаа. Тэдний нэг нь харамсалтай нь Будашир гүнжийн эцэг Болд Төмөр Жанжин байлаа. Тэрээр насан турш Хятадын тариачлын бослогыг дарахын төлөө зүтгэсээр өөрөө эцэст нь босогчдод олзлогдсон цаазаар ахуулсан байна. Гэвч Могой 3 тасравч гүрвлийн дайтай, Монгол 3 тасравч гүрний дайтай гэж тариачдын бослогоор нийслэлээсээ хөөгдөн гарахтаа уйлан шүлэглэж явсан Тогоон Төмөр хаанаас хойш 600-ны дараач Монгол хэмээх төрийн гал бөхсөнгөө. Гэт Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай гэвчээр өнөөдөр 21-р зуунд Монгол тусгаар улс хэвээрээ оршин тогтнож байгаа нь бид бүхний бахархал юм аа. За ингээд
Түг шастрт мөнхөрсөн Совд Эрдэмэт гайхамшигт Монгол хаттын бас нэгэн подкаст жаргаж байна. Манай шүүдэр цэцэг бэ сувагт subscribe дарж нэгдэрээ бас дэлгэцэн дээр харагдаж байгаа хаан банкны маань дансанд кофе цайны мөнгө дэмжлэг илгээвэл маш их баярлалаа. Дараагийн подкаст бол бас нэгэн хард ургалсан солонгосын бэр болж одсон Монгол гүнжийн тухай подкаст байх болно. Баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай.